Сайн байцгаана уу хүнд үзэгчдээ. De facto тоом эхэлж байна. 5 дахь өдрөөс 5 дахь өдөр хүртэлх 7 хоногт Монгол улсад болсон бидний амьдрал нөлөөж болох гол үйл явдлуудын 3 үйл явдлын тухай өгүүлдэг. Өнөөдөр бид уул уурхай оюу толгойн хилэлцээр юу болсон? Хоёрдугаарт банк Монгол хятадын валютын swap гэрээг сэргээсэн, сунгасан. За гурав дахь засаглалын талаар татварын хууль батлагдсан, шинжилэгдэн батлагдсан. Ийм гурван асуудлыг ярих гэж төлөвлөх гэж байна та бүхэндээ. Энэ үйл явдлууд яагаад болсон? Яг тэр нь яаж бидний амьдралд нөлөөлөх юм ингэж ярих юм аа. За нэгдүгээр оюу толгойн хилэлцээр түүхэн амжилт гарлаа гэж ерөнхий сайд мэдгдсэн. Рио Тинто болон Монгол улсын засгийн газар хувьцаа эзэмшигчийн зээлийн хүү болон менежментийн төлбөрийг одоо бууруулсан. Entry Resource гэх компаниуга Antre гэдэг. Энэ компани лицензийн асуудлыг яаралтай шийдвэрлэнэ гэж тохирсон. За ногдол ашигын хуваарлтыг түргэтгэхийг зорьсон. За ийм гэрээнүүд болсон гэж. Энэ гэрээг ерөнхий сайд учраас түүхэн амжилт гэж тодорхойлсон. За анхны гэрээний нөхцөлөөр бол ногдол ашиг хүртэх хугацаа нь 19 оноос 41 он хүртэл хойшлогдож байсан бөгөөд одоогийн хүнд нөхцөлийн үр дүнд хоримтлагдсан хүн үндсэн зээлийн хэмжээтэй тэнцэж байна гэж ярьж байгаа. За ер нь яагаад юм болчих вэ? За нэг талаас дэлхийн үн өсөж байгаа. Монголын улс төрийн дотоод дарамт нэмэгдэж байгаа. 2027 оны сонгуульд ямар нам нь оюу толгой ногдол ашигыг иргэдэд авчирж өгнө гэдгийг харуулах тийм шаардлага бий болцсон. Тэгээд ингээд нөгөө талаас Рио Тинто 28-аас 36 онд жилд 500 мянган тонн зис олборлох амлалт гаргахад зарлагдсан байгаа. За энэ аль зэрэг их товэ гэвэл жишээлбэл 2024 онд оюу толгой 215 мянга тонныг гаргасан. 2025 онд бол одоогийн байдлаар хамгийн томор буюу 345 мянган тонныг гаргасан. Ер нь энэ яг энэ цэвэр зэсээр юм байна. Хэрвээ зэсийнхэн баяжмлаар гэж ярих юм бол энийг 5-аар үржүүлэх буюу тэр баяжмал дотор 20% орчим 20-оос 22% зэс байдаг. Энэ бол зөндөө их тоо. За тэгээд энэ оюу толгойн гэрээний тухай одоо энэ уул уурхайн зөвлөх инженер, техникийн ухааны доктор, Монгол улсын худалдааны гавьяат ажилтан галсан доржгоо юу гэж хэлснийг та бүхэнд ярьсан зүйтэй байх. Ер нь яагаад энэ гэрээг ингээд сайжруулах шаардлагатай байдаг вэ гэдгийг бүгдээрээ ийм сэтгэл хөдлөлөө хойшоо тавьж байгаад яг бодиттой байдлыг юу вэ гэж энэ тухай судалсан. Тэгээ мөн энэ тухай аудитын оюу толгойн аудитд орж ажиллаж исэн ажлын группийн ийм хүн байгаамаа. За нэгдүгээр тэнд хэлж байгаа шалтгаан болохоор яагаад одоо ингэ сайжруулах шаардлага гараад ирэх шалтгаан бол угаасаа энэ анхны гэрээг байгуулахдаа мэрэгжлийн хүмүүс эрдэмтдийн судлаачдыг оролцуулаагүй гэж энэ хүн хэлж байгаа юм. Тэгээд одоо уул уурхайн сайд нь ч биш, сангийн сайд нь ахалж ажиллаад одоо энэ гэрээ байгуулсан. Тэгээ муу гэрээ болсон гэж хэлж. За хоёрдугаар 2006 онд ашигт малтмалын тухай хуульд зориуд нэмэлт өөрчлөлт оруулсан. Төрийн эзэмшлийн хувийн 34 байна. Тэгээд компани хувьцааг хөрөнгө оруулах замаар эзэмшихээр ийм сонин зохицуулт хийсэн гэж хэлж байгаа юм. За гуравт нь болохоор энэ оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилийн хугацаатаагаар 20 жилээр 2 удаа сунгаар хийгээд тэгээд амнаатыг 5%-аар аж ахуйн нэгжийн гайлын гэх мэт 8 төрлийн татварыг хураамжийг 30 жилээр өөрчлөхгүй гэж тогтоосон буюу татваржуулсан. За зэсийн үн тонн нь 5,000 Америк доллароос дээш нэмэгдсэн ч өссөн нэмэгдсэн орлогын татварыг авахаас татгалзсан байдаг. Өнөөдөр бол яг өнөөдрийн байдлаар 26 оны 7 дугаар сарын эхний байдлаар 1 тонн зэсийн үн 13,000 доллар болсон байгаа. За дараа нь болохоор энэ оюу толгой төсөлд 8 жил алдагдaltaй ажиллуулахыг зөвшөөрсөн. Тухайн жилийн алдагдлыг 100%-аар дараа жилийн
татвар ногдох орлогоос хасч тооцох тийм заалт оруулсан гэж байна. Тэгэхээр хөрөнгө оруулагчид зис алтны борлуулалтын орлогыг захиран зарцуулах, Монголын үндэсний банкаар үйлчлүүлэх, бус гадаадын банкудад шилжүүлэн зарцуулах эрх олгосон хэлж байна. За 6 дахь болохоор Монгол улсын байгалийн баялагын Монгол улс байгалийнхаа баялагын эзний хувьд бол зис алт мөнгөний баяжмлыг өрсөлдөх чадвартай үнээр зарж гин үү? Худалдааны нөхцөл нь ямар байна? Худалдан авах гэрээгээр борлуулж гин үгүй юу? Валют урсгалын хяналт нь ямар байна? Ийм хяналт тавих боломжгүй болгосон ноцтой үйлдэл гэж үзсэн байгаа. Галсан дорж байгаа. За 7 дугаарт хэдийгээр одоо энэ уг төслийн 34%-ийг эзэмшиж байгаа ч гэсэн тийм нэр өгсөн ч гэсэн хөрөнгө оруулалтын зардлыг бүрэн хянах боломжийг нөхцөлийг хязгаарласан. Тууцын гишүүнд цөөн хүмүүс төлөөлөл болгон оруулаад баримт нотлохгүйгээр хөрөнгө оруулалт болон ашиглалтын зардлыг зориудаар хэд өсгсөн гэж үзэж байгаа юм байна. За тэгээд энэ гэрээ түүнийг хамгаалсан нөхдийн буруугаас ямарч хяналтгүйгээр 20 орчим тэрбум долларын өрөнд улсыг оруулсан байна гэж гасан дэрж хэлсэн байна. Тэгээ бас нэг сонин тооны үг гэхээр тэр ер нь Монгол улсын өрчин 40 тэрбум байгаа. Тэрний 30 тэрбум нь компаниудын. Гэхдээ тэрнээс 20 тэрбум нь оюутлага байх ганцаараа гэж бид түрүү ярьсан таймаараа Монгол улсын засгийн газрын өр 10 тэрбум байна. За тэгээд ингээд өнгөрсөн одоо энэ бүх жилээ ингээд нийтийн оюутлага гэдэг компани хичнээн хэмжээний экспорт хийсэн бэ гэсэн чинь сонин тоо гарч байгаа юм байна. 11.2 тэрбум Америк доллар борлуулалт хийсэн байгаа. Экспорт гаргасан. За тэрнээс 1.2 тэрбум доллар нь Монгол улсын төсөвт орсон. Янз бүрийн хэлбэрээр. Гэтэл Rio Tinto компани менежментийн төлбөрт яг тийм хэмжээний доллар очсон. Тэгээ үлдсэн 10 тэрбум тэр доллар 1.2 орж байгаа тий 10 тэрбум нь за тэгээ бусад нөгөө зардал хөрөнгө оруулагчийн менежмент хувьцааны зээл юу гэдэг нэрэндээ ороод явсан байна гэж. За энэ бүхэн чи юу гэсэн үг юм бэ гэж байгаа юм. Тэгэхээр зээлийн хүү 11.1 байсныг болгосон 3-4% буюу зах зээлийн түвшинд аваадсан гэж. Өнөөгийн зах зээлийн түвшинд аваадсан гэж байгаа. За ногдол ашигын хуваарлалтыг 2041 оноос наан татаж удалгүй өгөхөр болсон байгаа. За тэр entry resource гэх антагаа яриад байгаа. Энэ лиценз энэ хоёр орд газар цуг байгаа юм л да. Тэгээд оюу толгой газар доороо ингээд нөгөө тал руугаа орё гэхээр нөгөө тал нь өөр орд газар, өөр компани орд газар. Тэгээд маргаан нь юу болж ийн гэхээр хоёр компани нийлээд тэгээд орд газараа ингээд олборлохоор тохирцсон байсныг манайхан хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хоёр өөр орд газар бид нар тустай гэрээгээр хийн. Одоо ягаад та нар хоёр орд газар хоорондоо тохироо хийдэг юм бэ гэж ийм асуудал гарч байгаа. Энийг удалгүй шийдэхийг засгийн газар өөрөө амласан. За тэгээд энэ ч одоо иргэдэд ер нь юу гэсэн үг юм бэ гэж. Оюутлага бол маш чухал төсөл. Монгол улсын эдийн засгийн бараг 10% шхүү энэ төсөлтэй холбоотой байгаа. За тэгээд ногдол ашиг нь хизээ иргэдэд хүрэх юм Монгол улсад хүрэх юм. Улс төрчд болохоор зэрэг хүмүүст тарааж өгнө энэ төр гэж ярьж байгаа л да. Гэхдээ яг аль зэрэг бодиттой ийм асуултууд та бид нарын өмнө тулгарч байгаа. Ер нь бол нэг талаасаа оюутлага бол онцгой чухал том ач холбогдолтой төсөл. Нөгөө талаасаа энэ гэрээнд сайжруулах юмнууд их байгаа. Тэгээ энэ компаниг үйл ажиллагааг зогсоочихгүй мөртлөө бид энийг ингээ багаар өөрийнхөө асуудлуудыг бас чангалаад ингээд яваад харагдаж байна. Ингээ явж байгаа нь харагдаж байгаамаа гэж. За ийм асуудал оюутлага дээр боллоо. За манай өнөөдрийн тусгаж байгаа хоёр дахь асуудал бол энэ банкны хүүтэй мөнгөтэй холбоотой. Монгол хятадын валютын swap гэд харилцсан тэр нөгөө манайх тэр хэмжээний мөнгийг байршуулад хятадын дансан дээр хятадын төв банкны дансан дээр манай төв банкны дансан дээр юу байгаа нийт 15 тэрбум юан байгаа юм. Одоогийн ханшаар нэг 10 бараг 2 шхүү ийм тэрбум долларын ийм гэрээ байсан.
тэр хугацаанд дууссан байсан. Тэгээд Монгол банкны ерөнхийлөгч Наран цогт сая BIC-ийн дээд түвшний хуралд Прагд болсон юм шиг байна. Энэ Хятад ард улсын ардын банкны дарга Пан Гуаншэнтэй уулз. Тэгээ энэ урдчил тохирсон юм шиг болтой. Тэгээд хоёр талын банкны хамтын ажиллагааг яриад гадаад худлааны санхүүжилтийг ярьсан, хил дамсан төлбөрийн чиглэлээр харилцсан байсураа илэрхийлсэн байгаа юм. Тэгээд 15 тэрбум юан буюу 7.8 их найт төгрөгийн хэмжээтэй 3 жилийн хугацаатай валютын swap гэрээг шинжилэн байгуулсан. Буюу нэг өмнөх юан авч ирсэн энийгээ бод хугацаагаар сонгож байгаа юм л да. За энэ одоо Хятадтай хийх худалдаанд давамгайллыг санхүүгийн хэмжээнд одоо баталгаажуулж байгаа гэсэн санаа. Тэр Монгол банк, China гэсэн мэдээлэлүүд гарсан байсан. Энэ яг swap гэж юу яагаад байгаа юм бэ гэхээр жишээлбэл хоёр орон адилхан том гэрээ хийдэг худалдаа хийдэг хоёр орон бие биенийхэн мөнгийг сольж авчаад тэгээд өөрийнхөө тэнд байгаа хүмүүсийг жишээлбэл Хятадд байгаа Монголтой холбоотой наймыг нь төгрөгөөр санхүүжүүлээд бид нар ингээд доллараар энэ юанаар санхүүжүүлээд явах учиртай. Тэгэхээр нэг онцлог нь шүү дээ энэ бол Монгол улсын засгийн газрын үрд тооцогддог 2 орчим тэрбум. Засгийн газрын өрн нийт 10 тэрбум байгаа. Тэрний 2 орчим тэрбум нь одоо энэ юанаар байгаа юм байна шүү дээ. Тэгэд бас энэ мэдээж хүүтэй. Хүүг мөнгө хааж байхгүй. Мэдээж. Хүүг одоо ингээд ойролцоогоор 6% буюу одоо манай бусад өрүүд шиг л ойролцоогоор ер нь одоо энэ хамгийн бага үнэтэй өрөлдөө 6%. Гэхдээ Монгол улсын засгийн газар 10 тэрбумынхаа өрөнд жилд 6%-аар бодоход 600 сая доллар төлдөг. Энийг хоногоор нь бодохоор хоногт 1.6 сая доллар төлдөг гэсэн. Энэ swap бол 5-1 нь. Тийм ээ 5-1 нь 300 арай хөрөх 300 мянган доллар энэ хүү Хятадын төв банкнд төлж байна гэсэн. За Хятадын төв банкны гаргасан англи хэл дээр байгаа мэдээлэл дээр болохоор 15 billion тэрбум юан буюу одоо 7.8 тэрбум Монгол төгрөгийг бид ингээ харилцсан 3 жилээр одоо бид сольж байна гэж PBOS буюу энэ People's Bank of China гэдэг Хятадын төв банкны ийм нэртэй. Яг Bank of China гэдэг нь Тайванд байдаг төрүүлээд төв банкны нэртэй юмтай наваад гарцсан. За ингээд энэ People's Bank of China ийм мэдээлэл гаргасан, давхар мэдээлэл гаргасан байна л да. За тэгээд энийг юу гэж хэлж ийн гэхдээ зэрэг хоёр талын эдийн засгийн болон худалдааны солилцоог дэмжих зорилготой. За зах зээлийнхаа тогтвортой байдлыг хангах зорилттой. Ийм зорилтойгоор бид энэ Монгол улсаас swap хийж байна гэж мэдгдсэн байлээ. За тэгээд энийг яаж хийгдсэн бэ гэхээр 2023 оны гэрээнийх нь хугацаа дууссан, шинжилсэн, сая ярьснаар ер нь бол энэ шинжил энэ юм чи ерөнхий сайд учрал нөгөө зуны Давос буюу Далианд болсон тэр хурал дээр Хятадын ерөнхий сайд Ли Цянтай уулзсан. Дараа нь Монгол банкны ерөнхийлөгч BIS-ийн хурал дээр буюу энэ BIS Швейцарын Базелд байдаг банк, төв банкнуудын банк гэж бас ярьдаг. Эдний хурал дээр энэ дээр гар үсэг зурж саяхан 6 сарын 10-нд юм болжээ. За энэ ер нь юу гэсэн үг вэ бизнест гэж. Тэгэхээр яг 6%-аар жилийн 6%-тэй мөнгө олдож байгаа бол тэгээд тэрийг ингээд барьж байгаа бол хямдхан гэж үзэж байгаа. Албан ёсоор Монголд. Яг гэвэл бид гаднаас мөнгө авъя гэвэл энэс илүүгээр авна. Гэхдээ тэр авсан мөнгөөрөө юу хийж байгаа вэ гэдэг л одоо асуулт байхгүй юу? Тэр харьцангуй хүн хямдралтай зээлээр юу хийж байгаа юм бэ? Ер нь юм хийж гинэ үгүй юу? Тэгээд тэр доллар хийдэг юм хийж гинэ үгүй юу гэвэл энэ бол чухал асуулт болох юм аа. Тэгээд яг энд бол хинч тодорхой хариулт өгөхгүй байх. Тэгэл зээлтэл яваад байгаа юм. Тэгээд хоногт ийм их мөнгө төлөөд байгаа. Тэгээд энийг бас одоо зээлтэй байж болно. Гэхдээ зээлээр юу хийж байгаа вэ гэдэг асуудлыг иргэд нь илүү сонирхож асууж
мэдээлэлтэйгээр мэддэгтэйгээр шалгах хэрэгтэй гэж үзэж байгаамаа. За тэгээд нөгөө талаасаа бас жишээл хятад улстай хийж байгаа 8-ыг заавар доллараар хийхин оронд энэ жишээл одоо энэ юанаар хийж доллар авахгүйгээр юанаар хийх боломж байна гэсэн үг. Гэтэ тэрийг яг яаж хэн ашиглаж байгаа тухай мэдээлэл байхгүй байгаа юм. Ямар компани одоо бид хятадуудад том 8 хийдэг. Тэр том 8 хийхдээ шууд юанаар нь хийсэн юанаар нь хийж байгаа энэ компаниуд яг энийг ашиглаж ийн үгүй юу гэдэг энэ мэдээлэл ерөнхийдөө байхгүй байгаа. За уг нь бол энэ Монголын экспортлогч болон импортлогчд ашигтай. Ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүнийг гаргаж байгаа хүмүүст ашигтай байх ёстой. Гэхдээ яг уул уурхайн бүтээгдэхүүний хувьд нэг сонин парадокс байгаа Монголд. Энэ тухай бас юу их хурлын нүүрсний сонсгол дээр ярьж исэн. Монголоос нүүрс гараад идэг. Мөнгө нь орж ирэхгүй. Оронд нь барилгын материал орж ирээд байна. Өөр юм орж иж байна. Бүрэн орж ирэхгүй байна гэсэн яриа байдаг. Тэгэхээр ер нь тэр нүүрсний сонсголын үеэр ярьсан энэ хятадтай холбоотой их олон манай бүх экспорт гэдэг тустай холбоотой. Энийг болохоор нэг үнэхээр нэг юм тэр сонсголынхын дагуу нэг явагдсан юм харагдахгүй байгаа. Тэгээ манай төр засаг бол нэлээд их ярьж гин хийж байгаа юм харьцангуй яг чив ялангуяа шударга ёсыг тогтооход хийж байгаа юм бага байгаа учраас иргэдийн одоо дургуйцал нэлээд их өсөж байгаа гэсэн үг. За яг энэ иргэдэд юу гэсэн үг вэ гэвэл гадаад валютын нөөц тогтворчих нь инфляцийн дарамтыг бага зэрэг хөнгөлнө. Гэтэ эдийн засгийн хамаарал бол бид одоо хэд улсаас улам их болж байгааг энд дэлгэрэнгүй харж болно. Тэгээ ямар ч гэсэн энэ 1.5 тэрбум юан буюу 2.2 тэрбум Америк доллар Монгол улсын нэг талаас өрөнд гадаад өр тэр дотороор тооцогдно. Нөгөө талаас энийг Монгол улс өөрийнхөө гадаад валютын нөөц гэж тооцоод байгаа. Буюу одоо гадаад валютын нөөц 7.7 байна. Түүхэндээ байхгүй том байна л гэж яриад байгаа. Тэний чинь 3-1 нь хүнээс зээлж авсан мөнгө байна шүү гэдгийг иргэд мэдэх ёстой гэж. Тийм учраас угаасаа энэ засгийн газар мөнгө аваад хаана юун зарцуулж байгаа. Энийг иргэд болгон мэдэхгүй болбол энэ таны амьдрал дээр мөнгөний ханш дээр нөлөөлөд импортоор авж байгаа манай Монгол улс бүх юм баг импортоор авж байгаа хэрэглээнийхээ цөөхөн хүнсийн бүтээгдэхүүнээс бус. Тэрэнд чинь мэдэгдээд байгаа шүү, амьдралд нөлөөлж байгаа шүү гэдгийг хэлмээр байгаамаа. За 3 дахь өнөөдөр тодорхойлж ярих онцлог зүйл бол өнгөрсөн 7 хоногт болсон засаглалтай холбоотой дүний дотор яг татварын ерөнхий хуульд олон жил ярьсандаа энийг тэгээ нэг юм нөгөө чуулгана дуусгаас өмнө ашгүй нөгөөдөлчнийг баталж авлаа. За энэ дотор бүх ярьсан тэр гой магтаад исэн юм ороогүй. Гэхдээ зарим бас араа сайжруулсан юм орсон байгаа. Түүний дотор нөгөө нөөттэй холбоотой юм яриадсэн санаж байна уу тий. Тэр бол боломжгүй. За татварын өртөө татвар төлөгчдийн дансыг хаачдаг байсан. Тэрийгэ болсон. Тэгээ гүйлгэнээс нь орж ирэх мөнгөнд хөрөнгийн 30%-ийг нь дансанд үлдээнэ гэсэн ийм шийдвэр гарсан байгаа. За тэгээд татварынхаа тайланг залруулах хугацааг 2 жилээр болгосон байгаа. Энэ бол одоо чухал заалт. За маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл алдан торгуулийг нэхэмжлэхгүй байх зохицуулт орсон. Тэгээд маргачхал юм бол тэгэл хүнээс хүү тооцохгүй болох нь л дээ. За дараа нь тэгээд татвар төлөгчдийг хууль даган мөрдлөлтийн төвшин гэж тогтоох юм байна. Нөгөө нийгмийн оноо гэдэг шиг юм болж байна л дээ. Бизнесийн оноог өгнө л дээ. Компаниудаар сайн дунд муу гэсэн үнэлгээ хийн. Гайл дээр бараа бүтээгдэхүүн орж ирэхэд шууд гайлын албан татвар төлөх. Бөгөөд зөвхөн төлөх бөгөөд тэр нөөтийг нь төлдөг байсан бол бас гайлаа төлнө. Дараа нөөтийнхөө бараа зарсны дараа төлөх боломжтой. Энэ бол яг энэ эдийн засгийн хаан онолдоо таарч байгаа ажил л да. Хил дээр юу зараагүй багт нь нөөт авдаг байсан ингээ зогсоож байгаа юм байна. Энэ дээр хүмүүс эерэг хүлээж авч байгаа байх гэж бодож байна. За хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. За бага болон дунд орлоготой иргэдийг дэмжинэ. 792 мянган төгрөг хүртэлх орлого дээр татвар авахгүй. Энэ нөгөө
хамгийн доод түвшний цалин тий наад захын цалин ямар ч хүн ажилд авсан гэсэн наад зах нь 792 мянган төгрөг хүртэл одоо цалин өгнө гэсэн юм залт яваад байгаа. Тэр энэ нь бас нөгөө жишээлбэл одоо ерөнхийдөө энэ хүний цалинг олон ажлын байр бий болгох тэр сонирхлыг нийлээд дарсан юм заалт байдаг. За тэрнээсээ татвар авахгүй байна. Тэрнээсээ бас ашгүй. За мөн 792 мянгаас 2 сая хүртэлх төгрөг хүртэлх орлого дээр 1% татвар авна. 2 сая төгрөгийн цалинтай хүн өнөөдөр хувь хүний орлогын албан татвар дээр 200 мянган төгрөг төлөх байсан бол шин шатлалаар 12 мянган төгрөг төлдөг болно. 12 мянган төгрөг. Тийм ээ 2 сая төгрөгийн цалинтай байвал 792 мянга хүртэлх хөнгөлт нь 27 оны татвар 28 оны 1-р сарын 1-ээс тэр нь 27 оны 1-р сарын 1-ээс 792 мянга хүртэлх хөнгөлтийг тэр 2 сая хүртэлх хэмжээнээс 1% байх татвар нь хойдон биш 28 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ гэдэг. Яг нөгөө эдгээр чинь сонгуультайгаа холбож үзэж байгаа л да. За жилийн 1 тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой иргэн борлуулалтын орлогын 1%-аар татвар төлнө. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ түрүүний ярьж байсан тийм бага орлоготой иргэдийн татварыг 100% хөнгөлж байна гэж. Иргэд татвар төлөхгүй гэсэн. Яг ийм цалинтай тийм бага орлоготой иргэд гэнэ. Мөн иргэн анхны өмжилсөн орон сууцаа борлуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвараас 2% татвар төлдөг. Инээс бүрэн чөлөөлнө гэж анхных нь орон сууц. Ер нь бол ингээд орон сууцыг борлуулсны төлөө 2% авдгаас болоод маш их юм эдийн засгийн бүрэн үнэлгээ гарахгүй байгааг нууц биш мэдж байгаа бид нар. За гуравт нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай тэр ямар өөрчлөлт оруулсан бэ гэж. Тэгэхээр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар 0-6 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд 15% татвар төлдөг. Тэрбум 6 тэрбум хүртэлх нь 15%. Тэгвэл дундын шатлалыг нэмсэн бай. 6-аас 10 гэж оруулсан. Тэ 6-аас 10 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжид 15% болсон. Мөн жижиг бичил бизнесийн эрхлэгчдийг дэмжих зорилгоор 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд 1% татвар төлдөг болсон. За энэ дээр бол одоо монголчин 200 орчим аж ахуйн нэгжийн бүртгэлтэй байдаг. Тэрнээс одоо талан шахуу юм үйл ажиллагаа явуулдаг. Компани дээр ингээд байж л идэг. Энэ компанийг дампуурлын хуулийн тэргийг тодорхой болгоод энэ олон цаасан дээр байгаа компани өөр болохгүй бол бас их хэцүү. Ямар ч л гэсэн 1.5 тэрбум төгрөг хүртэл орлоготой бол 1% татвар төлнө гэж. Ийм хийсэн байгаа юм. Тэгээд 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд 1% татвар төлдөг байсан. Босхийг одоо 2.5 тэрбум төгрөг болгож байна гэж. Нөгөө орлогын татварын тухай яриад байгаа шүү. Тэгээ би тодорхойлж хэлэхгүй бол. За дөрөвдүгээр нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль. За энд өөрчлөлт орсон. Энэ дээр ч нөгөө 1% болно тэргээл баахан ярьсан л да. Тэр бол улс төрчин шоу байсан шиг байна. Нөөтийг суудхан төлөгчд 50 сая төгрөг байсан. 50 хүртэл сая төгрөгний 50-аас дээш илүү 50-аас илүү орлоготой бол 50 саяас илүү орлоготой бол нөөт төлнө гэж суудгана гэд. Тэг түүнийг харин 400 болгосон. Одоо 400 сая хүртэл орлоготой компаниуд нөөт төлөхгүй нь шүү дээ. Гэхдээ нөгөө талаас ингээд нөөт төлөхгүй компани төлдөг компанитай яаж харьцах вэ гэдэг бас нэг асуудал гардаг. За татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшнийг харгалздаг. Дотоодын болон импортын нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийг 2 хүртэлх сарын хугацаагаар хойшлуулж болохоор болсон.
За тансаг хэрэглээний автомашины татвар нэмэгдэж байгаа. Тодорхой түвшнээс дээш тэрнээс нь илүү татвар авч байгаа. За ийм 3 үйл явдлыг онцолж байна. Энэ 7 хоногийн хувьд. Тэгэхээр одоо уул уурхайн салбарт оюу толгойн гэрээг шинжилсэн. Шинжилгээр тохирсон. Яагаад энэ бүхэн шаардлагатай байсан бэ гэдэг дээр би та бүхэнд энэ талаар яг ажиллаж олон жил судалсан басан дөржгойн үзэл бодлыг танилцууллаа. За энэ 2 дугаарт болохоор энэ тасралтгүй явж байгаа Төв банк Хятадын Төв банктай нийлж swap гаргаж байгаа тухай энэ ямар учиртай яагаад гаргаж байгаа гэдгийг ярьлаа. За 3 дугаарт болохоор зэрэг энэ олон жил яригдсан татварын ерөнхий хуульд оруулсан нэмэлт яг бидний амьдралд нөлөөлж болох ус нэмэлт өөрчлөлтийг нь товчсон та бүхэнд танилцууллаа. За манай энэ 7 хоногийн дефакто тайм та бүхэнд хүрэх гээд юм байна. Тэгээ яг энэ дээр бас юу илүү яриулах вэ? Юунд анхаарах вэ гэдэг дээр та бүхэн саналаа доор манай YouTube-ийн доор комент өгөө сайн байна. Тэгээ ямар ч л гэсэн зүгээр яг эцэст нь хэлэхэд энэ бүх энэ Монгол улсын засаглалтай холбоотой асуудлууд бол улс төрийн намуудын санхүүжилттэй холбоотой юм шүү. Тэр ил тод биш. Ерөнхийдөө худлаа мэдээлэл гаргадаг. Үнэн хэрэгтээ бол олон тэрбум төгрөгийн намдаа хандив өгсөн хүн бол илүү их мэдлэлтэй болдог. Том албан тушаалд очдог. Энэ бүхнийг бол мэдж байгаа, өөрсдөө ярьж байгаа. Хоорондоо маргахтаа. Тэгэхээр Монгол улсын хувьд энэ бидний хамгийн том хор тавдар болж байгаа, засаглалын хор тавдар болж байгаа авилгыг арилгахын суурь нь бол улс төрийн намуудын тайлан санхүүжилтний ил тод байх хэрэгтэй. Тэгээ яг үнэндээ дашрамт хэлэхэд Монгол улсын сонгуулийн хорооны дараагаар Мегмар гэж хүн сонгогдсон байна. Өчигдөр. Ер нь бол сонгуулийн хороо гэж байх ёсгүй юм байна. Сонгогчдын хороо гэж байх хэрэгтэй. Not election commission, electorate committee гэж байх хэрэгтэй. Эсвэл commission. Энэ бусад оронд тэр сонгуулийн ерөнхий хороо нь сонгогчдын ерөнхий хороо нь сонгуулийн бүх төвшинг ил тод зөв зохион байгуулахаас гадна өөр нэг том үүрэгтэй. Манайх бас уг нь тийм үүрэгтэй. Тэр юу гэхээр улс төрийн намууд ганцхан дансаар ажиллана. Тэр дансаас гадуур мөнгө төгрөг өгсөн авсан бол эрүүгийн хариуцлага хүлээн даргана. Тэгээд тодорхой нэг одоо сая төгрөгнөөс дээш орсон бүх мөнгийг заавал 1 хоногийн дотор, 2 хоногийн дотор хаанаас авсан, яагаад авсан гэдгийг, ямар чиглэлээр авсан гэдгийг тод болгосон цагт бид авилгатай тэмцэж ялж чадах юм уу? Түүнээс биш бид нар яагаад чадахгүй хүн төрөлхтний бодож олсон сайн засаглал нь ардчлал дотроо бодож олсон юм нь бол иргэдийн оролцоо хяналт. Энэ хэсгийг бид нар харин хийхгүй байна. За юм байна. Манай томыг сонсон та бүхэнд баярлалаа. Hello, let me brief you in English about this week de facto review. Every review we try to cover 3 important events happened last week in Mongolia, and this time we have highlighted 3 events. First, it was a renegotiations of Oyu Tolgoi Agreement, a well-known world-famous copper mine in Mongolia, owned and operated by Rio Tinto. And the government had finally agreed, the chairman of the Rio was in Mongolia, they have finally agreed that this management fee, which was 6%, they have decided to decrease it twice, and also agreed that to make a faster or earlier the time of dividend. So there are a lot concerns and complaints about this agreement. That's why it's happening every second year or so, renegotiating. But overall, I have explained in Mongolian what is the reason behind of all this keep coming renegotiations. My second topic of this week review is about swap agreement in between 2 central banks of Mongolia and China. Actually,
they have extended this 15 billion yuan swap with Mongolian Tugriks, also 7.8 billion Mongolian Tugriks, and it is kept on two sides. Each other currency is supposed to help the bilateral trade in between two countries. And they have extended it, and this swap is also coming with the interest rate around 1.6. Interest rate of 6%. And that that is also regarded government debt, and it is inside of this bracket of Mongolian government debt. The third subject or third event we have covered is just a couple of days ago, Mongolian parliament had adopted finally long-discussed tax law, general tax law. And there are several aspects that impact the way Mongolians live and the way how Mongolian companies are run. So these are three topics in brief in English. And for details, you can visit my website, jargaldefacto.com. Thank you.